өнөөдөр ярьж байгаа асуудал дээр болохгүй тийм олон юм ярихгүй шүү дээ. Яагаад энд өнөөдөр өглөө орж ирсэн нэг хүнээс болоод асуудал өөр тийш эргээд байгаа юм бэ? Би энэ бусад намынхаа хүмүүст бас уриалж байна. Бид арай нэг жоохон зөв хутганд байх хэрэгтэй. Энэ хуулийг баталсан хүмүүсийн үр хүүхэд нь энэ нийгэм дараагийн шатнд бидэнтэй зэрэгцээд амьдрна. Арайч өөрийнхөө үр хүүхдийн нийгэм рүү гутаг дурсан хууль хийчихгүй байх гэж би итгэж байна. Өнөөдөр энэ үндсэн хуулийн энд яригдж байгаа зүйл дээр өглөө энд инх хоёргүй орж ирээд ардуур хаагур хүмүүс дуудаад маргааш нэг хідэн намын гарын үсэг цуглуулж байгаа шаардлага хургуулъягээд энэ хэсгийг дэврэгч байгаа гэсэн юм. Энэ байгаа улсуудыг манангийн захиалагч үгээ загнаад би саналаа хэлж байна. Энд байгаа улсуудыг манангийн захиалагч үг гэж хэлнэ. Өөрөөсөө инх хоёрын захиалагч болох нь болох хэрэгтэй. Бид ингээд энэ улсууд чинь цаг заван гаргаад 2 өдөр хоолцоо гаргаад дайлаад хилцүүлэг хийя уулзъя гэдэг уулзалт чи хийхээр нь элдв хангаагаар барьж идэн зүгэн хараа. Яаж усчих хөгжих юм бэ? Хилээд байдаг иргэд чинь 44% нь иргэдийн чи ядуу байна. Асуудлаа шийдэхгүй. Тэмээ гэхээр ямаа гэдэг. Тэгээ бид нар алаад өгнө гэдэг. Бид нар хаана асуудал байгаа. Би энэ улсуудыг өмөрчих юм биш. Хүсээд байсан, чадад яригдаад байсан зөвлөлт уулзалт гэдэг юм чи энэ 5 хоногийн хэлцүүлгээр яригдаа явж байгаа юм биш үү? Саналаа тэгэл хэлээ л дээ.